Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Гэвч Монтараасаа сургуулийн суралцагчид суралцах сургуульгүй болжээ. Учир нь Наран Трейд компани сургуулийн удирдлагын оронд санхүүгийн асуудал үүсэж шүүхийн маргаат байгаа юм. Үүний улмаас түрээслүүлэгч Наран Трейд компани нь сургуулийн ширээ саналыг гаргаж эрчим хүчийг нь хязгаарлажээ. Ийхүү сурагчид сургуульдаа суралцах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. Хоёр талын маргаан бол одоо ингээ эцэслэгдээ шүүхээр шийдэгдэх бах эдгээр бол биднэрт бол хамаагүй. Тэр хугацаанд энэ хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалаад сургуульд нь ингээд хичээлийн ингээ оруулж өгөөч гэсэн байр сууриас л яваад байгаа. Энэ хүүхдүүдийг битгий ингээ дунд нь хохироогооч. Тэгээ одоо энэ хоёрын хооронд одоо ямар асуудал үүссэнийг одоо яг зах тухаас нь сонсч илээ. Гэхдээ одоо айл талдал байгаа байх. Ер нь бол яг энэ дунд нь бидний хүүхдүүд ингээ хохироод байгаа байхгүй. Одоо 9 сарын 1-ний болоход сургууль алга. Би болохоор хүүхдүүд энэ сургууль дээр сургуулаараа сургамаар байна. Надад тэр улсын сургууль хэрэг өгөх байсан бол би заавал энэ сургууль сонгох шаардлагагүйсэн байхгүй юу? Монтараасаа сургуулийн жилийн төлбөр 14 сая төгрөг байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цаг бүрдэн төлж явдагч хичээл эхлэхэд 4 хоног дутуу байхад сурах сургуульгүй болоод байна. Сурагчдын эрх ашиг зөрчигдөж байгаа уг асуудалд түрээслүүлэгч компани зүгээс сургууль түрээсийн төлбөрөө 1 жилийн хугацаанд огт төлөөгүй. Өнгөрөх 6 дугаар сард сургууль руу алтан бичиг илгээсэн ч хариу өгөөгүй гэлээ. Харин сургуулийн зүгээс 15 жилийн гэрээтэй байгаа учраас түрээсийн байрнаас гарах ёсгүй гэдэг байр суурийг цус илэрхийлээд байна. Гэрээгээ сунгах ямар ч хүсэл байхгүй. Манай сургуулийн байр нь үргэлжлүүлэх сонирхолгүй гэдгийг тэр биднэрт тэр өгсөн бичгийн хариу өгөөгүйгээр нотолсон байхгүй. Тэгсэн мөртлөө одоо сургуулийн байранд хичээл хийнэ гэд өнгөрсөн жилийн түрээсийг төлөөгүй. Тэгээ энэ жилийнхээ гэрээ байхгүй. Одоо энэ жил та манайхта хэрвээ 9 сарын 1-нд хичээл эхлэх байсан бол манайхта гэрээ байгуулсан байх ёстой шүү дээ. Гадаадд бол ингээд түрээсээ төлөөгүй байлаа гэд хөөгдөж гарах нь тэр дараагийн сараас хойш ингээд жилийн хугацаанд үргэлжилдэг юм процесс гэдэг байхгүй. Энэ өөрөө яаж юм гэхээр тэр хүний дараагийн газараа олох тийм ээ дараагийн одоо ингээд амьдрал ахуйгаа үргэлжлүүлэх болцоог нь олгодог. Гэтэл ингээд ерөөсөө 6 сарын 25-нд мэдээлэл өгсөн гээл тэгэл 8 сарын 17-нд гинт ингээл нүүлгээд тогийн таслаад тэгэл энэ 600 хүүхд одоо ингээл улсын сургуульдаа сурна уу байна уу тий хаашаа орно тэр хамаагүй гэл. Хүүхэд бүр сурч боловсрох хэрэгтэй. Гэвч энэ сургуулийн 600 хүүхдийн сурах эрх хоёр байгууллага хоорондын маргаанаас үүдэн хохирт мэдгэр олжээ. Түрээслүүлэгч сургуулийн удирдлагууд асуудлыг шүүхэж шийдвэрлсэн байна. Гэвч шүүхийн процесс хэдий болтол сумжирх нь тодорхойгүй байгаа юм. Байгууллага хоорондын санхүүгийн маргаанаас болж Монтараасаа сургуулийн 600 сурагч 9 сарын 1-нд очих сургуульдгүй болж мэдгэнэ.